За сайн байцгаана уу? Өнөөдөр 2 сарын 4-ний өдөр энэ өдрийн мэнд. Тэгэхээр би бас ажлын заваараа нэг загтал хүлээж авсан Хүрэл Баатар гэдэг хүнээс энэ загтал бол юуны тухай юм бэ гэхээр бол энэ ирж буй цагаан сарын тухай юм байна. Тэгэхээр намсраагаа бол 2 сарын 8-ны өдрийг шөнийн нэгэн гэдэг байгаа юм байна. Тэр биш хувьд бол 2 сарын 9 шөнийн нэгэн гэдэг байгаа юм. Тэгээд 8 юм уу 9 юм уу гэд асуулт энэ загтал ирсэн байна. Тэгэхээр энийг олоход бол маш энгийн. Одоо орчин үед бол энэ гарагсын байршилтыг зүгээр хувлаад гаргаад ирнэ. Маш энгийн. Тэгэхээр 2016 оны 2 сарын 8-ны өдөр Монголын цагаар 22:39 гэдэг минутанд нар сар 2 дагцсан. Тэгэхээр нар бол одоо та бүхэн мэдж байгаа юм том ингээд энэ 19 төр 11-19 төр үүснэ. За тэгээд сар одоо ханаа 9 төр явж байгаа. За энэ сар явсаар байгаад ирэх одоо 2 дахь өдөр 2 сарын 8-нд 1 дахь өдөр энэ хоёр дагцсан. Яг Монголын цагаар 22:39-т. Тэгэхээр нар сар 2 дагцахаар яах вэ? Нар бол сарнаас хамаагүй том тийм үү? Туяан том. Тэгэхээр нар энэ байлаа гэж бодъё. Нарны өмнөр сар орж ирлээ. Тэгэхээр сар алга болчихно тийм үү? Нарны том туяан зохигдоод. Тэгэхээр тэр өдрийг бол одоо битүүн гэж нэрлэдэг дээ. Саргүй шөнө, одоо хар сартай шөнө, сар ерөөсөй байхгүй. Битүүний одоо 2 сарын 8-ны орой та бүхэн ингээд дээш харах юм сар бол байхгүй байгаа. Тэгээд 22:40 тэгээд 23:0 цаг руу ороход сар явсаар байгаа. Хэдий тэр хоёрын зөрөө өөрчлөгдөж байгаа ч гэсэн нарны туяанд бас л сар бол зохиулсаар л байна. Тэгэхээр нарнаас зөвхөн сар одоо энэ тал руугаа ороод зөвхөн зухойж байх үеийг шөнийн нэгэн гэдэг байгаа юм. Тийм үү? Нар сар 2 дагцсан өдрийг бол шөнийн нэгэн гэдэг үү? Энэ сэтгүүлчтэй нар сар дагцсан өдрийг шөнийн нэгэн гэдэг. Шөнийн нэг ерөөсөө биш. Харин сар нь нарнаасаа зухихыг шөнийн нэгэн гэдэг байгаа юм. Тэгэхээр бол 2016 оны 2 сарын 9 цагийн за нэг 3 цаг гэхэд үүрийн одоо нэг шөнийн 3 цаг гэхэд бол сар бол зухицсан байна. Хэрвээ дурангаар харах юм бол сар ингээд зухуугаад гараад ирнэ. Тэгэхээр хүмүүс энэ цагаан сарынхаа өглөө одоо юу яагаад гэдэг нарандаа мөргөөд идэг. Нарандаа мөргөөл цагаан сар бол хүмүүс сарны баяр, сар бол их хүн байдаг, их хүнийг бэлэгддэг. Хэрвээ яг сарандаа мөргөж зөрөх гэж байгаа бол одоо сарандаа тийм үү одоо нар гарахаас өмнө одоо мөрөгдөг ч юм уу. Уг нь тэгүүлэх зүгээр бах. Нарны баяр бол тусдаа штэ. Ялангуяа энэ экваторын шугамын дээр одоо байж байгаа бид нар бол монголчууд бол одоо 3 сарын 20, 21, 22 жил болгоо өөр байдаг. Хаврын улирал гэхэлэр нар тэг цэглүү, нар одоо тэг цэглүү орж эхэлдэг. Тэр бол нарны баяр. Энэ казаку тэмдэглэдэг гэдэг нь штэ. Энэ ганцхан казакуудын тэмдэглэдэг ч биш. Зүгээр нарны баяр юм байна. Экватор шугамын дээр хаврын улирал орж ирж байгаа зүйл. Цагаан сар бол сарны баяр, сараа тэмдэглэж байгаа гэсэн одоо үг. За тэгээд цагаан сарын тухай бүгдээ нэг товч ярихад бол 12 сарын 22-нд бол нар бол яг энэ тэг цэг дээр байдаг. Одоо ингээд та бүхэн ингээд угаах юм бол яг энэ орой дээр нар ээж идэг. Нар. Яг энэ зулаа дээр гэсэн. 12 сарын 22. Тэгэхээр цагаан сар гэдэг нь бол яг энэ 12 сарын 22-ноос 1 дахь шинэ сар, 2 дахь шинэ сар гэж цагаан сарыг тэмдэглээд байна. Тийм үү? Одоо тэгээд энэ 2 сарын 8 гэдэг. Миний одоо өөр зарим судалгаанаар бол ялангуяа одоо манай найз Роберт гэх залуу байдаг. Одоо түүний өвөө нь ялангуяа Английн эзэнт гүрний бас тэр 6 төрийн 6 тэр гишүүдийнх нь нэг байсан. Бас тийм төрийн 6 ч хүмүүсүүдийн нэг гишүүн байсан хүний хувьд бол тэр хүнээс би бас зарим одоо судлах зүйл бас байсан. Тэр тухайн тэр одоо манай найз Роберт бол надад нэг тийм ном өгч ирсэн. Тэгээд энэ номонд бол одоо Монголын талаар бичсэн зүйл байд юм гэд. Тэгээд тэрийг нь би бас авч үзэхдээ бас анхаарлын тэмдэгтэй болон бас асуултын тэмдэгтэйгээр уншиж байсан л та. Анхаарлын тэмдэг гэдэг маань бол тийм үү хэдий бас найзууд ч гэсэн бас
яг энэ 6 ухаанд бас тийм үү бас тархинд юу суулгачих юм бэлээ гэсэн бас нэг тийм мэдээж харталт байлгүй яг нь өөр улсын иргэд болохоор тийм одоо бас хандлага тэр номыг нь харж яхад бол ялангуяа тэр дунд хэсэгт нь бол энэ Английн эзэнт гүрэн бол одоо Монголын эзэнт гүрнээс бол маш олон зүйлийг бас өөртөө шингээж тийм хуулбарлаж одоо авсан байдаг. Тэрний тэнд нэг зүйлийг би ингээд харж яхад бол одоо ялангуяа ancient гэж бичиж байгаа эртний гэж бичиж байгаа. Эртний монголчууд бол 12 сарын 22 одоо гэдэг нь болохоор нарыг зулаа дээр тэгээд 2 дахь биш 3 дахь цагаан одоо шин сараа тэмдэглэдэг байсан гэж бичсэн байсан. Тэгэхээр одоо нэг үгээр бол 2 сарын 8 биш бүр одоо 3 сард тийм үү 3 сарын ихээр одоо цагаан сар одоо тэр номонд бичиж байгаагаар бол болчиход байгаа 2 дахь шин сар биш 3 дахь шин сар тийм үү тэмдэглэж байсан гэж бичсэн байгаа. Тэр өөлөөх дээрээ очиж барьсан инээтрээ тэнд бас бичсэн зүйл байсан. Гэхдээ одоо бол 3 сарын одоо ихээр цагаан сар гэхээр бол одоо амьтад бол те хүмүүс бол одоо буу зөвлөхгүй ч юм уу тэгээд нэг тийм элдвдлоо юм ярих бах. Гэхдээ тэр бол яг тусдаа ярих том чухал сэдв тэр тал бол. Гэхдээ яг манай одоо энэ нутаг дэвсгэр бол бас өөр штэ хүүтний бас цаг агарын хувьд ямар вэ эдэр 9 давчгаад баяр ёслол хийж исэн байх гэсэн бас тэр үед тухай бодол төрж исэн. За тэрнээс гадна би энэ Григори гэдэг зүйлийг бичсэн байгаа. Энэ Григорийн календар гэдэг бол урд нь одоо Julius Caesar гэж байсан Ромын эзэнт хаан. Ромын эзэнт хааны одоо цаг мөчлөхийг дуусгаад энэ Григорийн гэж явуулсан. Энэ Григорийн бол 1582 он санагдаж байна. 82 он Григорийн гэж бичиж үзээрэй. 1582 оноос энэ одоогийн хүн төрөлхтөнгийн одоо мөрдөж явж байгаа календар нь энэ хятадын уламжлалтаар бол 4713 жил хийж байгаа. Тэгэхээр юу нөө 2016-аас бүр хэд 2 дахин нугалчихсан. Тэгэхээр эдрийг бас давхар яг судалдаг хүмүүс бол бас давхар судлаад явж исэн зүгээр болов. Тэгэхээр энэ Григорийн гэдэг календар 1582 оны Ромын Пап ламаас үүсэлтэй ялангуяа 1582 оны 10 сарын 4 гэдэг өдрийн маргаашаас нь шууд 10 сарын 15 гэж тоолсон байдаг. 11 хоногийг шууд алгасаад яг нөгөө дэлхийн нарны байрал одоо дэлхийн өнцгийн бас ийм эклипс гэж байдаг. Тэр нь ингээд өөрчлөлтөд ирэхээр дундуур 1000 жил тутамд 8 хоног алдаад байдаг. 7-8 хоногор өөр зөрүү гарах гэдэг. Одоо шинэ 2016 оны 2 сарын 29 гэдэг өдөр байдаг. За энэ бол бүр тийм техникийн асуудал одоо та бүхэнд энэ иймэрхүү сэдв бол тийм судлаач нарын яриах. Тэгэхээр эргээ буцаад зүгээр эрдийн үйл рүү оръё. Тэгэхээр юу юм тухайн тэр Хүрлбаатар гэдэг хүний хэлж асуусан асуултанд бол 2016 оны 2 сарын 9 гэдэг өдөр бол одоо яг харахгүй үний юм аа. Тэр биш хаа бас үнэн бол таарж байна. Намсруугаа гэхдээ энэ хоёрыг бол би бол одоо энэ хоёр хүн бол одоо миний өвөө шиг хүмүүс шүү дээ. Суралцах маш их зүйл байдаг. Гэхдээ бас тэнд шүмж бас байх ёстой. Шүмж. Тэгэхээр нэг нь бол одоо Чингисийн үеийн одоо гэдэг Монгол одоо тийм үгтэй Чингисийн үеийн зурхааг мөрдөж явж байгаа гэдэг намсраагаа байна. Нөгөөх нь бол одоо бас Монгол зурхаа гэдэг. Тэгээ хоёуланг нь харахаар хоёулаа нэг айхтар Чингис Монгол гэсэн мөртлөө ингээд дотгошоо судлаад үзэхээр төгсгөл нь одоо ингээд төвдөр дуусчаад байдаг. Тийм үү? Одоо нэг ёсоор бол шөнийн 1-ний өдөр буюу одоо 2 сарын 9-ний өдөр тийм үү? 9-ний одоо үргэлж байд юм уу? Та бүгд гэрээсээ гараад хэрвээ та бүхэн ялангуяа өөрийгөө тийм үү? Яг одоо Монгол хүн гэж тийм үү? Одоо дээд удамтай Монгол хүн гэж бодож байгаа бол зүгээр гэрээсээ гараад тэгээд одоо гал сүү хоёр бол хамгийн ариун зүйл байдаг шүү дээ. Ялангуяа шөнийн 1-нд наасар давхц үед өөрийнхөө бас эх жилийнхаа хүсэл тэмүүлэлээ цаасандаар тэрнээс өмнө бичээд өөрийнхөө монгол хэлээрээ бичээд тэгээд гэрээсээ гараад тэр одоо бас нэг сүүтэй гарахгүй юу. Тэгээд тэр эцэг нар их саранда тэр сүүгээ загцаж одоо өргөөд тэгээ монгол хэлээрээ өөрөө бас тэрийг тэр бичсэн зүйлээ уншаад
Тэгээд тэрийг шатаагаад гал нар хоёр сар хоёртоо хүслээ шивнэрээ гэж хүсэх байна. Шөнийн нэгний өглөө энэ бол их тийм чухал өдөр шүү. Яг гэвэл энэ жилийн бас суур тавигдах гэдэг. Гэрээсээ гарч гүгээд балконоор хар хэрэг шиг нисч өгөх гэж юм уу тэр зүг мөг бол ямар ч хамаагүй. Зүгээр гэрээсээ гараад тэр гадаад хэлээр битгий хэлээрэ гэж та бүнээс би одоо хүсэх байна. Гэхдээ одоо та бүгд ямар хэлээрээ ярих нь бол надад бол үнэхээр хамаагүй. Гэхдээ болж өгвөл монгол хэлээрээ тэр хүсэл мөрөөдлөө шивнэхийг хүсэж байна. Энэ хятадууд энэ ангиадууд ч гэсэн энэ баяраа тэмдэглэдэг, солонгос, японууд ч гэсэн тэмдэглэдэг. Эдгээр бол өөрсдийнхөө хэлээрээ хэлдэг тийм одоо хятад хүн гэрээсээ гараад бол гинт гинт одоо юу гэдэг монголоор гинт ярихгүй. Эсвэл одоо япон хүн гэрээсээ гарчаад гинтний хаав одоо юу ч байдэн те гадаадаар тэд нар бол ярихгүй. Өөрийнхөө хэлээрээ шивнэдэг. Тэгэхээр манай хүмүүс бол нэг айхтар Чингис нөгөөх нь айхтар Монгол гэсэн мөртлөө бас л нэг төвдийн зүйл рүү хотхаад шашин руу орчод байдаг. Тэр нь бол одоо байж болохгүй хүн зүйл гэж боддог. Хэрвээ одон орон зурхаа судалдаг хүн бол одоо орон зурхаачаараа байх ёстой. Тэрээс биш шашин гэдэг тэр одоо юу энэ бол шашин бол одоо та бүхэн мэднэ шүү дээ. Ингээд хайрцаг тийм үү? Энэ хайрцаг. Шашин бол хайрцаг. Энэ бол ингээд та бүгд байна. Та бүгдийг энэ шашин руу оруулна. Тэ ингээд баглаад авна шүү дээ ингээд сайхан. Хайрцаглаад тэгээд та нарыг яг залж авч явах хэрэг болно. Өө тийг ингээд залаад авч явна шүү дээ. Ганцхан буддын шашин ч биш. Христийн залын шашин бол шашин. Тэгээд лам юм уу эсвэл тэр санвартанч өөр одоо юу гэдэг элдв янзын тэдэр нь бол одоо энэ хайрцагны бас нэг тийм эрэг шурган энэ ингээ эрэг одоо хэрэглэн гэсэн үг эрэг шурган ялангуяа сүүлийн 2 90 бол 4000 жил бол дайн тулааны одоо 90 байсан. Нөгөөх 2000 болохоор хуур мэхэлтийн 90 байна. Одоо бид тэр загсны ингээс гарчаад дараагийн бомб гэдэг нөгөө хумхын гэдэг байгаа 90-д бол одон орон зурхаа өөрөө байр суурь нийцлэгдэн. Энэ шашны зүйлүүд одоо хасагдаж эхэлж байгаа. Нэг хэсэг бол мөчлөгөн дуусчихсан. Эдрийн бас хийсэн гавьяач би ялангуяа сүүлийн хүн төрөлхтний хамгийн уналтын энэ хоёр цэгийг энэ шашингийн байгууллагууд шашин бас хүмүүс маань хүн төрөлхтөн бас чөтгөр шулам болгочихгүй хүн шиг бас зөвлүүлээд авч явсныхаа тус дэмэнд бас хар масаар тийм үү хар мас гэж байна. Хар масаар бас одоо тижээл гэж явж байгаа нь бас өөрсдийнх нь үйл үүр гэж хэлж байгаа бол бас магадгүй зүв байж болох юм. Тэгвэл хар мас гэдэг бол альва өөрт нь ямар ч судалгаагүй зүйлд итгэцэн хүний хэлдэг болов. Нэг үгээр бол та буддын гэр бүл төрлөө таныг дөнгөж их нялхс төрж явах чинь та буддын шашинтай болно. Еврей гэр бүл төрсөн бол та тэр жудаизм шүтнэ. Христийн мулалын гэр бүл төрсөн бол шашингаараа явна ингээд бүр багаас нь параграфчилчдаг. Энэ бол бас бодож үзэх зүйлтэй асуудал. Мэдээж таны аав ээж өвөө эмээ чинь одоо аль нэгэн шашны хүн байгуул. Тийм үү? Тэр аав ээж өвөө эмээтэй хайртай байх чинь тусдаа асуудал. Тэр аав ээж өвөө эмээ чинь яг энэ шашны тал дээр судалгаа байна уу гэж харуул. Байхгүй бол та өөрөө тэрийг судалж бодож олж итгэх ёстой. Тэрнээс биш урсгалаараа яваад итгэж болохгүй. Гэхдээ одоо бид нар хумхын ярианд орсон. Хүн төрөлхтөө асар хурдтайгаар энэ шашин гэдэг зүйлээс салж байна. Мөчлөгөн дуусчихсан. Тийм байна. Энийн талаар бол ярил. За тэгэхээр ерөнхийдөө бол юм байна. Та бүхэн тэгээд шинэ одоо цагаан сарда бас сайхан шинэлээд ялангуяа шөнийн нэгэндээ тийм үү их хэлээрээ монгол хэлээрээ бас одоо хүслээ шивнэхийг хүсэж байна. Тэрнээс гадна би бас яг энэ тал дээр бас нэг жаал юу бас нэг энийг тусдаа бас бичлэг хийсэн үгэн зүгээр юм шиг байна. Яг л довч ярих юм бол энэ шашны талын одон зурхаа гэдэг зүйл нь бол одоо аав нь 63 онд гэж бодъё. 63 оны туул ажилтны хүн 87 оны туул ажилтны хүн. Энэ хоёр бол тийм аав хүү хоёрыг ингэж байлгаж хагаад за та хоёр ижилхэн засалтай, ижилхэн уул мөртэй хоёр гарч тийг ингээд бөөндчөөд байгаа юм л да.
энэ дэлхий дээр 7 тэрбум хүмүүс байдаг. Тэгэхээр 12 жил рүү хуваах юм бол 580 сая шахуу болж байна. Тэгээ бүр аав хүү хоёрыг зэрэг үйлдэл хийлгэж гэнэ гэсэн бөөндлөлт. Одон орон зурхаанд тийм үү. Би одоо л өөрийгөө нэг хийдэ төвлөх гэж юм нэг өөрийнхөө настай хүмүүсийг шүүмжлэх байгаа юм ерөөсөө байхгүй. Зүгээр шууд бод зүйлээ л ярьж байна. Тэгэхээр одон орон зурхаанд бол та 86 оны 87 он гэж бөөндөхгүй. Одон орон зурхаанд бол таны төрсөн газар, он, сар, өдөр, минут, секунд тийм үү гэж харж байгаа тань зурхаа хийж өгдөг. Нэс биш энэ одоо 63 87 онд ч юу гэсэн үг вэ? 24 жилийн гаригсын байр шиш маш өөр штэ. Тэгэхээр тийм байдаг. Тэгээд тэрээс гадна мөн бас энэ намсраагаа бас энэ тэр биш хойг бас хятад зурхаа зураад нэг гэж шиг байна. Яг зөв хятад зурхаа гэдэг нь одоо тэр зурагдлыг яриад шиг байна. Нэг тийм хөлгөцсөн хүү гарч ирээд нэг өхөр хөтөлчихсэн. Дээр нэг дуултаа байх хэвээр. Тэгэхээр энэ бас нэг тийм доромжлол ч юм уу те нэг хүү гарч ирээл нэг өхөр бас хөтөлчихсэн. Тийм байдаг. Тэгээд яг хуу миний өөрийн яг ирэх Монгол улсын 5 жилийн зурхаа талаар би бол их товч яриад YouTube хийсэн байж байгаа. Ялангуяа Монгол улсын хувьд бол ирэх 5 жил ялангуяа нэмэлт гээд нэг жил хасны нэмээд 2019 он ялангуяа 20 он 21 онуудад маш том өөрчлөлт явагдах ёстой. Ялангуяа 20 онд Монгол улсын нар гэдэг тэр үндсэн хуулийнхын наран дээр нь дэлхийн ван орж өгөөд зочрол өгнө. Дэлхийн ван бол аливаа зүйлийг оронгоор нь өөрчилдөг нөлөөтэй. Тэрнээс гадна миний хамгийн нэг санаа зовж байгаа зүйл нь бол түүнээс 2 дахь буюу мөнгө санхүү дээр нь өөрийнх нь төрмөл одоо санчир дээр нь одоогийн санчир 2020 он бас орж ирээд тэр мөнгө санхүү дээр нь орж эхэлнэ. Тэгэхээр одоо эдийн засгч нар яриад байгаа тэр дефолт гэдэг. Би бол бас яг юм уу амлмааргүй байна. Ягаад гэвэл хүний бодлын эрчим хүч гэж их хүчтэй байдаг. Хүмүүсийн бодлын эрчим хүчийг бас сөрөг тал руу нь явуулчихвал буцаагаад батчих тийм нөлөөтэй байдаг тул энэ тал дээр бол та бүхэн өөрсдөө ирэх 4-5 жилийн дотор Монгол улсад ямар өөрчлөлт болохыг харна гэж тухайн үед эргээ бичлэг ухрааж бас үзэж би таарна. Энийг бас зохих хүмүүс нь бол бодож үзэхгүй бол бас нэлээд тийм одоо хэцүү төвшин рүү очиж байгаа юм байлаа. Тэгээ гаригсын нүүдлэг бол зогсоох ямар ч боломжгүй. Тэгэхээр энэ зурхаанд бол засал гэсэн юм байхгүй. 2020 онд Монголын санчир дээр одоогийн санчир орж ирэхэд наран дээр нь дэлхийн маань орж ирэхийг бол хинч зогсоод тэрийг бол дийлэхгүй. Гаригс нөлөөлж болж чадахгүй. Тэгэхээр болдог юм болохоор болно. Маш товчхондоо нэг юм байна. За тэгээд тэр тусдаа ярих сэдвүүд тэгээд та бүхэнд бас сайн сайхныг хүсье. Тэгээд энэ хүний бас асуусан асуултанд бас чадчихныг хариулчих шиг боллоо. Тэгээд асуулт хариулт байгаа бол бас асууж болно. Тэгээд сайн сайхныг хүсье. Анхаарал хандуулсан баярлалаа. Баяр та.